шиг. Тэгээд өөрөө болчихгүй. Мэдгүй бас үзгээр бол бас сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ подкастт очих өдрийн мэндийг хүргье. Тэгээд цэнэглэх хүрээлэн нэртэйгээр энэ удаагийн цугларах цэгийн маань одоо подкаст та бүхэндээ хүргэж гин. Тэгээд ямар мэдээллээр цэнэглэх вэ гэдгийг болохоор зочдоо өөрсдөө танилцуулахаар нь хэдүүлээ мэдээж авъя. Тэгээд за бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд болохоор Намир группийн охин компани буюу Нөмөр кредит банк ус санхүүгийн байгууллага зээлийн багийн ажилтнаар одоо бараг 9 жил орчим ажиллаж байна. Миний хувьд болохоор талбайн теннисний сонирхогч одоо төвшний их гэж ярьсан хэлбүүдээр ах тийм хүн байна. За сайн бацгаана бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. За би болохоор Хитон International компанид corporate secretary-гээр ажилладаг Авирмэд гэдэг хүн байна. Тэгээд Намир группт ороод одоо ер нь бол бараг л жил болох ч байна. Ер нь бол нэг хагас жил болсон байгаа. Тэгээд би болохоор бадминтоны спортоор сонирхогчдын тамирчин гэж бол одоо явдаг. Хичээллээд нэг 3 жил болж байгаа. Тэгээ Монгол улсын шүүгчээр бас давхар ажилладаг. Олон улсын тэмцээнд бол дандаа шүүгчээр ажилладаг байгаа. за миний би болохоор Ундрам Chemix компанид ерөнхий менежерээр ажилладаг. Тэгээд энэ хоёрынхаа хажууд одоо спортоор хичээлдэг гэхэд жоохон хэлсэн. Йогаар хичээлдэг. Одоогоор нэг 7 жил болж байгаа. Тэгээд та бүгдийн маань сонссончлан бид гурав болохоор өнөөдөр спорт одоо бидний амьдралд яаж нөлөөлж байгаа тий хэрхэн дадал болсон ч юм энэ талаар та хэдийгээр цэнэглэхээр ингээд сууж байна. Яагаад энэ спортыг сонгосон? Ер нь анх яагаад энэ спортоор хичээлэхээр болсон? Эсвэл ер нь багасаа мөрөөдөж ирсэн үү? Эсвэл хин нэгэн одоо айдлагаад нөлөөлсөн үү ч юм уу? Тэр талаараа хуваалцаач. За миний хувьд болохоор бадминтоны спортоор анх 8 дугаар ангийнхаа төгсдөг жил ГОГ гэдэг нөгөө Эрдэнэтийн Эрдэнэсийн нөгөө нэг найрамдлын Эрдэнэс гэсэн суслан дээр анх цугларалтан дээр очиж жоод яг тоглож эхэлж байсан. Тэрнээс өмнө болохоор ер нь бол гэртээ ингээл байждаг тэгээд амар бүдүүн болоод тэгээд манай төрсөн ах бас бадминтоны спортоор хичээлдэг ер нь бүр багасаа явцсан хүн байсан. Тэгэл ер нь агаа намайг яг цуслан руу дагуулж явал одоо ер нь турахгүй бол чи бүр ингээ яг энэ чигээр үлдлээ гэл. Тэгэл анх яг тэгэхэд л яг бадминтон тоглож үзчихсэн цуслан дээр очиод. Тэгэл ер нь гадны шахалт гэх юм уу. Ер нь бол яг тухайн үедээ бол волейбол, сакс, макс тоглож байсан мөртлөө ерөөс бадминтон бол тоглож байсан. Тэгэл яг 8 дугаар ингээд нэг жил хүрхгүй нэг 3 сарыг тоглоол. Тэгэл тэрнээс хойш ерөнхийдөө бол яг бадминтон тоглохгүй жаасаа сүүл буцаад яг тоглосноос хойш яг 3 жил тасралтгүй бэлтгэлтэй яваад тавьчих турсан уу. Тийм ер нь бол амар турсан. Бүр нэг 96 мургаан килограммчтай байж байгаад 70 хүртэл турчихсан. Одоо тэгээд болохоор чинь буцаад таргалах ч юм уу тийм байгаа гэсэн кейс байгаа юу? Тийм ер нь бол одоо сүүлд нөгөө нэг яг 9 сараас 12 сар хүртэл ерөөс тоглож чадаагүй. Тэгэл байж хахад буцаа шууд 90 кг болсон. 3 сар тоглохгүй байхад л гэсэн үг. Тийм тэгэл ер нь бол угаасаа нөгөө ингээд тогтсон химнэлээс нэг юм аваа хийчихээр яг үлдсэн юмнууд нь химэндээ үлдчихээр тэгэл жингээ бол буцаад амар форт нэмждэг. Тэгээ одоо бол бас арай буцаах гайгүй болцсон байгаа нь л юм шүү. Одоо хэдийн ил гэсэн үг лээ. Одоо сая сүүлд хамгийн сүүлд яг бэлтгэлтэй явахаас өмнө 94 байсан. Тэгээ одоо болохоор 86 болцсон байсан. 3 сар хөдлөхгүй байхад буцаад ирээд тэгэхээр амар нөлөөлт юм тий. за миний хувьд болохоор бүр анх 1-р ангид байхдаа талбайн теннисний спортод одоо татагдан ороод гэх юм те тухайн үеийн теннисний холбооны хүмүүс дунд сургуулиудаар явж шалгаж авдсан хүмүүсийг тэгээд тэр шалгаруултанд анх тэнцээд тэгээд талбайн теннисний спорт гэдэг юмтай анх танилцж байсан. За тэгээд тухайн үеэс хойш бараг 4-5 дугаар анги хүртэл хаа спортоор тасралтгүй хичээлээд шигшээ багийн баг тамирчин хэмжээнд очоод тэгээд түүнээс хойш хаяад за нэлээд олон жил болсон баг шүү. Бараг 20 орчим жилийн дараагаар сая буцаж эргэж тоглох хүсэл маань гинт төрн тэгээд энэ спорт руу орсон. Тэгээд энэ хугацаанд энэ спортоо бол үргэлж үзэгч нь байсан, дэмжигч нь байсан. Тэгээд буцаад тоглох мэдрэмж нь бүр юугаарч харьцуулшгүй сайхан байсан. Тийм юм л. За тэгээд хэдэн жилийн өмнө гэсэн үг. 2 жил гарсан болчихно одоо. Миний санджаар чи нэг эмэгтэй тоглогчийн талаар явах яриад байдаг байсан. Хин билээ гэхгүй. Тэр үнийг харсаар агаад тоглодог болж байгаа юм болоо гэж бодсон. Бүр амар ихт эхэлжсэн юм шүү дээ. Тийм, бүр хүүхд байхдаа л тоглодог байсан. Тэгэл
тухайн үед нэг өсвөр насны дээр теннис тоглож байгаа бол сагсан бөмбөг волейбол ч гэдэг юм уу нийтлэг тийм спорт руу жоохон сонирхол буурсан гэх юм уу. Буураад тэр спорт руу илүү татагдаад теннисний спортыг жоохон орхитуулаад тэр чигээр хайцсан тал бий. Хамгийн гоё тамирчин болохоор нь одоо болохоор нэг сайн нэрийг одоо мартчихжээ хүүхд тахтаа бүр тэрний зургийг гэрийнхаа юун дээр баахан наацсан л байдаг гэсэн. Мартина хин гэсэн юм байна. Тийм санажлаа. Тийм тамирчин. Нэг хүн ярьж ирснийг л зүгээр санаж байна. Нилээн дээр тэгтээ. Одоо тэгээд өдөрт жишээ нь өдөрт 7 хоногт хэд удаа бэлтгэл хийх ч юм уу нэг тогтсон энэ дадлан ч юм уу тэрний ямар хувь байдалтай байдаг вэ? Байнгын бэлтгэл гэж ярих уу эсвэл яг тэмцээний өмнө л ингээд илүү юм эрчимжүүлсэн бэлтгэл хийх үү? Сая нөгөө 2 жил гарan болж ийн гэдэгс ч тийм. Эхний нэг жил орчим бол тогтмол 7 хоногийн 3 өдөр тогтсон цагуудад нөгөө багштай бэлтгэл хийдэг байсан. Бөмбөг зохиож гэдэг юм уу, төрлийн цохилтуудыг ээлжилж хийх гэдэг юм уу. Сүүлийн жил гарангийн хувьд болохоор илүү тоглолтын бэлтгэл хийж байгаа гэсэн үг. Илүү өөрөөсөө буюу өөртөө ойролцоо төвшний эсвэл магадгүй дээшээ төвшний тамирчидтай тоглолтын бэлтгэл 7 хоногт за 1-2 удаа одоогийн өвлийн байдалд бол заал руу шилжээд арай өөр төрлийн бас нэг теннисний спортоор орлуулад тогтмол 3 удаа тоглож байгаа. Миний хувьд болохоор шинэ нэрэн клуб дээр харьяалагддаг, өөрөө таслах, тасалжуулагч гэдэг явдаг. Шинэ хүмүүстэй өөрөө заадаг гэсэн. Тэгээд 7 хоногт бол 3 удаа манай бэлтгэл ордог. Тэгээд 7 хоногийнхоо 3 бэлтгэлтэй тасралтгүй яв. Өдөр чиндээс тараад тасалжуулдаг. Тараад тасалжуулдаг. Тэгээд 7 хоногийнхоо 3 өдрийн бэлтгэл дээр болохоор ер нь бол эхэндээ бол яг нөгөө техникээрээ зөвхөлтүүдээ бол яг бэлддэг байсан. Тэгээд одоо яг сүүлийн үед болохоор тэмцээн ойрдод эхлэнгүүд яг хувь хүнийх нь өөрт нь нөгөө тохирсон тоглолтын тактикууд дээр амар анхаарч бэлтгэлээдэг. Тэгэл яг нөгөө тасалжуулагч яг клубын маань багш болохоор яг хүн болгондоо тулж ярьсан. Тэгэл яг за чи бол ийм тоглолтын стил дэмжээ нэг иймэрхүү юмнууд дээр илүү анхаарах хэрэгтэй. Энийгээ бити ингэж хийгдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд дээр яг алдаага засах маягаар л ордог. Тэгээ одоо бол яг тэмцээний өмнө таны хэлсэнчлэн нөгөө эрчимжүүлсэн бэлтгэл гэдэг бол бидний хувьд нэг тиймэрхүү яг өөрсөн дээр анхаарна. Тэгээ бусдууд нь бол ер нь хөвшлээ яг бусдаагаа адилхан яг хийх төстэй тасалуудын орол ер нь бол өөрөө яг хувьдаа бэлтгэл хийхээс илүү бусдаа бөмбөг одоо шатл фид гэдэг бөмбөг илүү хайж өгдөг гэсэн үг. Тэгээ яг тэмцээн эхлэх төхөнгүүд тэр ажлаасаа шөлөөлөгдөн. Тэгээ өөрөө илүү анхаардаг. Тийм тэгэл 7 хоногт 3 өдөр тогтмол цагаар гэж хэлдэг те. Би зөв мэдэхгүй болохоор асууж байгаа шин заяа. Одоо яг теннисний төрлүүдийг яг зөв үнэхээр мэддэг юм байна. Ямар нэг юм хоолны ч юм уу одоо дэглэм ч юм уу тийм юм хөндлөлтгүй ер нь хэрэг одоо барих уу? Яг би одоо барихгүй байна. Тийм энэ өвчсөн. Шаардлага ер нь бол байхгүй тий. Жишээ нь одоо өөр спортоор хичээлж байгаа хүмүүс зарим нэг юм мэдэх хэвээр ингэх хэвээр энэ уурга нэмэх хэвээр ч гэдэг юмнууд байдаг шүү дээ. Тийм ямар нэгэн шаардлага бол байхгүй. Ерөнхийн нийтлэхээр л бүх спортууд ч адилхан шүү дээ. Алдж байгаа эрдэс юмудаа байнга өгч явах хэвээр, тэгээ уурга авч явах хэвээр, усыг бол байнга хэрэглэж явах хэвээр нийтлэг юмнууд бол байгаа. Бүр нөгөө мэрэгжлийн төвшний тамирчин биш гэдэг утгаараа бол миний хувьд бол одоо тийм барихгүй байна. Тийм миний хувьд ер нь ялгаагүй. Ахтай бол ер нь бол яг адилхан. Яг нөгөө нэг дутуу эрдэс тэгээ нөгөө амралт тэтрээ ер нь сайн яг бол 7 хоногийн 3 бэлтгэлж яг үндэ жоохон ачаал үүртэй байгаа шүү дээ. Тэгээд хэдийгээр ингээд сэтгэл санаа ингээд сэргээд ингээд амар гоё доктортой болчтой ч гэсэн би угаасаа цаанаас ер нь ядрах юм байдаг. Тэгээд тоглож явах үед нөгөө шөрмөс татах, булчин зангирах ч юм уу. Тиймэрхүү асуудлуудаас өөрийгөө л ер нь сэргийлээл, нэмэлт витамин, тэгээд магний тэр ер нь бол түлхүү тогтмол хэрэглэдэг юм уу. Тэрнээс өөрөөр бол яг тийм хоолны дэглэм бариад авах юм байна байхгүй. Яг нөгөө нэг би бол бас давхар нөгөө нэг турхтайгаа ач холбогдол амар сайн өгдөг болохоор оройны хоол идэхгүй, тэгэл болохоор жимс, банан энэ гэл. Тиймэрхүү юмнуудаараа л жоохон зүгээр нэмэлтээр хэрэглэдэг юм уу. Тэрнээс тийм дэглэм бол байхгүй. Заримдаа идмэр санагдал тэгэл орой бэлтгэлээ тарчил хоолмол идэл явчихна. Тэр нь бол ер нь спортын хүмүүс нь эрцээ явах алддаг. Тэгээд дээрэс нь нөгөө нэг явандаа бүр олон жил болоод ирэхээр бас нэг сунал тентэртэй авах нөлөөлөд байгаа харагдаад л л дээ. Тэгэхээр эрцээ нөхдөг одоо аргууд нь жишээ нь юу вэ? Витамин уух. Тийм витамин хүнсээрээ одоо зохицуулж уудаг юм байдаг. Жишээ нь тийм хүнс түлхүү хэрэглэхээр тийм эрдэс нь хөгждөг ч юм уу. Миний хувьд гайгүй. Нэмэлтээр нь 2 төрлийн витамин уудаг. Тэгээ магадгүй магний уудаг, илүү гоё амартай бэлтгэлийн дараа түрүүний нөгөө ярьсанчлан нөгөө шөрмөс татах гэдэг асуудал бол харьцангуй багасдаг. Нэмэлт ер нь витамин А л тогтмол авчдаг. Тэгэл өөр нэг юм дээр л
байхгүй. Тийм том ажил хөдөлгөөн дүүх юм уу? Ер нь тийм. Та ийм өдрийнхөө нэг ийм рутиныг одоо яриач гэвэл яах вэ? Бэлтгэлтэй өдрийнхөө шүү за. Яг уу хагасаа өдөр бол өглөө босвол тэгэл нөгөө нэг ажлын 5 өдөр өмсөх хувцсан таваа гэрээ зөрчилчин. Тэгэл яг нэг өдрийн хоолыг хийж идэл тэгэл ер нь бэлтгэлтэй явал орой ирээний доо томото тоглол ер нь өнгөртгөлтөө. Бүтэнсээ өдрөх болохоор өглөө эрт бэлтгэл ордог болохоор бас ялгаагүй эртэлсэрэн. Тэгээд ер нь бол ингээд 7 хоног болохоор эрт сэрээд тахаар тэгээ угаасаа тогтоос сурцсан байдаг гэх юм уу. Өглөө босвол тийм хэцүү байдаггүй. Тэгээд харин орой ингээд нөгөө эрт унтахгүй болохоор ер нь нэг 2-7 хоногийн бэлтгэлийг яг ингээд тогтмол цагаараа ингээд явчаад 3-7 хоногоос нь тэгэл ер нь жоохон бие ядраад эхэлдэг. Тэгэхээр нойроо сайн уун гэд тэрэн дээрээ илүү их анхаардаг. Хагас бүтэн сандалж илдэг юм. Тийм тэгээ 4 дахь өдөр ажиллаад хараад бэлтгэлтэй явна. Өглөө бэлтгэлийг орой бэлтгэлийг хоёр ялгаа ах уу? Орой бэлтгэл хийснээр дараа унтах нь арай илүү тийм сайн амарцсан юм шиг санагдаад байдаг. 4 дахь өдөр ажиллаад хараад бэлтгэлтэй явчаад тэгээ 5 дахь өглөө ирэхээр нөгөө нэг юм амар ядарсан гэж хүмүүс бодоод идэм мөртлөө яг өглөө ирэнгүүт амар ирч хүчтэй байгаад байдаг. Түгэ. Миний хувьд болохоор ажлын 2 өдөр ажлын бус цагаар буюу орой тоглолдог. Нэг нь болохоор амралтын өдөр гэдэг. Орой тоглох, өглөө тоглох хоёрын ялгаа бол нэлээд надад анзаарддаг. Сая ярьсанчлан орой тоглохоор нөгөө шүн унтах нөгөө deep sleep те гүн нөгөө унталт бол маш сайн байдаг. Тэгээ ер нь нөгөө спортоор хичээснээс хойш энэ маань нэлээд сайжирсан. Ингээ өмнөх үеидтэйгээ бодоход тэгэхээр амралтын өдөр болохоор өглөө тоглохоор тэр өдөржингөө бас юм би юм илүү юм сэргийг байгаа юм шиг мэдрэмж бол төрдөг ингээл бэлтгэлээ тарчаад нэг хармааргүй юм шиг хүүхдүүдэд аваад буцаад гармаарч юм шиг нэг тийм мэдрэмж бол байдаг. Тэгээд тэмцээн хуралдаантай үед бол амралтын өдрүүд тойлонд нь завгүй байдаг учраас бас гэр бүлдээ цаг гаргах тохиолдлууд нэлээд бага болчдөг. Яагаад тэгэхээр манай эхнэр бас эхнэрийгээ уруудтаад оруулаад ирсэн тэмцээн хуралдаанд хамтаа явуулсан юм байна. Тийм байна. Надад болохоор нөгөө нэг өглөө ерний юм дасгал хөдөлгөөн хийх ч юм уу те эсвэл өглөө их кардио их алхах ч юм уу тэр нөгөө нэг одоо хүний чинь бие ингээд сэрчээд яг өөрийнх нь онцлогоос хамаарах л та. Гэхдээ ингээд нэг сэрэхгүй айгу удаан байдığım шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд өглөө хөдөлгөөн хийхээр бие айгу хурдан сэрээгээд хурдан юмнууд дараагийн юмнуудаа хүлээж авах бэлэн болгодог гэх юм уу. Тэгээд яг түрүүний хэлсэн чинь айгу юм сэргэлэн байдаг ч юм уу те өдөржингөө тэгээд орой болохоор би ерөөсөө яг дасгал алийг хийж чаддгүй. Би нөгөө нэг ягнаас гадна айгүйх алхахдаг. Тэгээ бас ууланд гардаг байхгүй юу. Тэгээд нөгөө шүүн ингээд алхаж эхэлдэг уул руу явахдаа ч юм уу тийм юмунд бас айгүй муу. Ер нь юм эсвэл харанхуйлч харч тийм юм мэдэхгүй зэ. Тэгээ өглөөний ингээд бүр эрт дандаа 5 цаг магаас ер нь босч явандаа явах ч юм уу те. Тийм юмд илүү би юу нөгөө нэг хүлээж авах нь айгүй гоё яагаад гэдэг. Тэгэхээр хүн болгонд бас янз бүрийн онцлогтой л байх бах л та. Тэр нөгөө нөхцөл байдлаас болж байгаа тасчил байгаа л та. Тэгэд өглөө эрт босхонд бол орой эрт дундч таарч байгаа. Тэхийн тулд орой дасгал хийхгүй байх гэдэг юм уу албатлангийн тийм шаардлагууд орчиж байгаа тийм. Зарим хүмүүс болохоор орой одоо жишээ нөгөө групп дээр та хоёр мэдчихэж штэ групп дээр бас нөгөө йогийн анги хичээлдэг. За тэгээд 14-20 гээд хөтөлбөрүүд явдаг. Тэр хөтөлбөрүүдийг болохоор ингээд дотор нь заримдаа йога нэг хэдэн сар йога яваад тэгээ заримдаа болохоор фитнес орж ирдэг ч юм уу те эсвэл усан цэлэх ангийг өөрсдөө ингээд сонгож явдаг ч юм ингээд янз бүр орж ирдэг байхгүй жил болгоо. Тэгээ йогийн ангийг ингээд харахаар хүмүүс орой явахаас айгуу дуртай хүмүүс айгуу их байдаг. Өглөөний ангид бараг ирдэггүй заримдаа VIP анги хаш тооцоор. Эсвэл нэг ганц хоёруулаа ч юм уу яг нэг тогтмол явдаг 2-3 хүн байдаг. Тэгээ оройн анги болохоор айгуу их хүнтэй идэм байлээ. Тэгэхээр бас зарим хүмүүст тэр нь илүү конвент байгаад байгаа шүү. Өглөө нөгөө босох гэдэг юмнаас бас болж байгаа тийм. Тийм. Тэгээ орой ирвэ нөгөө бас хараад энэ чинь хүний амьдрал өөр юм чинтэй хараад хийх юмтай их юмтай байдаг ч юм уу нялх хүүхдэд байдаг ч юм уу гэдэггүй шүү дээ. Тэгэхээр өөрөө өөртөө зориул одоо нэг тохируулж шкедулээ зохиох нь аягүй чухал юм шиг байна тийм. Ер нь өөр нэг амьдралын хэм маяг чинь тэгэл бүх юм яг бүгдөө нөлөө үзүүлдэг болохоор тэгээ яг өөр ямар амьдралын хэм маягтай тэрэнд нь таарал бүх юмнууд яг яадаг. Амьдралын хэм маяг гэснээр яг та яраас ингээд нөгөө нэг асуухад нэг нь одоо сингл те. Нэг нь найз хүнтэй л доо. Гэтэ хүүхэдгүй те. Гэтэ нэг нь болохоор гэр бүл те. Хүүхэдтэй. За ийм хоёр хүний хувьд одоо спорт амьдралынх нь өдөр тутмын хэм маягт те юунд яаж нөлөөлж ийн бас тэр ялгааг сонсвол сонирхолтой байна. Яг миний хувьд болохоор яг одгүй байх шиг найз хүн урууд цараад бадминтон тоглолт болгоцсон. Тэгэхээр хамт бэлтгэл. Тэгээ ер нь нөө манай найз хүн ч болохоор тийм
яа хосууд нөгөө хамтдаа цагийг өнгөрөөх хэрэгтэй мэрхтэйгээ тиймэрхүү юмнууд айгүй их уншдаг төрлийн юм. Тэгээд тэгэнгүүт нь хоёулаа тэгвэл хамт бэлтгэлтэй явж байгаа. Тэгээд 7 хоногийн 3 өдөр хамт бэлтгэлтэй явна. Тэгээд очиод яг уу хамтдаа ингээл тоглож моглол өдрийг өнгөрөөгөл хагасаа магасанд бол оройны хоолыг гадуур иддэг ч юм уу. Тиймэрхүү маягаар өнгөрөөчдөг. Тэгэхээр яг уу яг нөгөө нэг амьдралынхаа юм маяг дээр нэг шинэ юм нэмээгүй. Өөрийнхөө юм маяг руу татаа оруулсан гэх юм уу. Тэгээд тийм байдаг болохоор ер нь бас харьцангуй нэг тийм одоо шинэлэг юм байхгүй л гэсэн. Миний хувьд болохоор ажлын 2 өдөр оройн цагаар тоглолцдог гэсэн өдөр нь ажилдаа явж байгаа оройн гэртээ байхгүй тохиолдол байгаад байгаа учраас хагас өдөр нь өглөө тоглолцоод хүүхдүүд авч гармаар юм шиг ярьсан шүү дээ. Заавал нь хүүхдүүдэд цаг гаргаж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж өөртөө орж ирээд байдаг байхгүй. Тэгээд заавал гэхгүйгээр ер нь бол ихэвчлэн хүүхдүүдэд аваад гарах хамт кино үзэх өөр зүйлийг хамт хийх гэдэг юм уу. Тийм зүйлд өөрийгөө заавал нөгөө илүү зоригжуулж одоо идэвхжүүлж байгаа гэх юм уу. Тэгэхгүй болохоор нөгөө гэр бүлдээ гаргаж байгаа цаг маань багасчихж байгаа. Тэгээ магадгүй тэмцээн оролдоо болчихгоо бид тэр хоёулаа байхгүй болчихно амралтын үед 2 өдөр тэгээ ажлын 2 өдөр нь бас байхгүй ба шүү дээ. Тэгээ нөгөө өр хүүхдүүдтэй гарах анхаарал халамж бас суларч байгаа гэдэг бол өөрөө дотроо ухамсарлаад тэгээ илүү их нөгөө хүчин чармаалт гаргаж байгаа гэсэн. Түрүүний нөгөө заавал уулт руу очиод байгаа гэсэн болоод байгаа шүү дээ. Уул нэгж асуугүй санагдчих надад. Тэр бол тодорхой хэмжээний бол банк багассан байгаа даа. Өмнөх одоо амьдралын хэв маягаас гэх юм уу. Тэгээ нөгөө миний хувьд болохоор нөгөө хүрээлэл өөрчлөгдөж байгаа. Тенсний гэдэг ийм шинэ хүрээлэл рүү ороод ирэнгүүт хүрээлэл өөрчлөгдөж ирэнгүүт бас нөгөө амьдралын хэв маяг хүрээлэлээс хамаарат өөрчлөгдөх юм санагдсан. Тэгээ нөгөө хамт хүрээлж байгаа хүмүүс ингээд спортын төлөө гэж байгаа хүмүүс донд бас тиймэрхүү юм л харьцангуй бага байдаг. Тэр талаараас нэлээд тажгүй аавштай гэж харж байгаа. Иргэнэлэл үзүүлтэй иргэн. Уулт гэснээс. Шот гэж хүлээж авсан. Одоо юм нөгөө нэг минимум хэмжээ гэх юм уу? Одоо ямар хэмжээнд чинь хэдэн пив угаат ч юм уу те. Одоо миний бэлтгэл сургалтын одоо үр дүнд нөлөөлөхгүй ч юм уу тийм зүгээр хэмжээ байдгүй. Мэдгүй пив тийм байна. Надад ч гэсэн тийм бол. Чиний 2 пив уучаад гайгүй байдаг даа ч юм уу нэг тийм юм бол байхгүй. Гэхдээ ер нь бол яг тэмцээний араас л ер нь яг буцаал яадаг л та. Тэрээс тэмцээний өмнө бол ер нь л огт байхгүй гэж үздэг. Тэр чинь оройн цагаар гарч спорт гэхгүйгээр нөгөө өмнөх өдөр нь алкогол хэрэгсэн бол маргааш нэг бие сулраад байдаг шүү дээ. Тийм суларсан биеэр үсээ спорт тоглохоор амжилт үзүүлэх үгүй юу гэдэг чинь нэлээд эргэлзээтэй зүйл учраас тэр бол тодорхой байна. Тэр чинь нөө тэмцээн уралдаанд ордог болохоор өөрөө л та надад ерөөсө хамаагүй болоо. Өөртөө л тэмцэлддэг юм. За спортын тэмцээн гэхээр бас нөгөө нэг айгүй юм сэтгэл зүйн хувьд айгүй тийм юу шаарддаг те. Одоо түрүүний хэлсэндээ олж байхдаа одоо хожигдохороо ч юм уу би нэг тэрнээс оллоо гэдэг янз бүрийн бол боддог байдаг чинь. Ер нь юм спортын үеийн сэтгэл зүй тэгээ тэрийг яаж удирддаг эсвэл наан ямар нэгэн одоо тэмцээнд орохын өмнө одоо сэтгэл санаагаа яаж бэлддэг вэ? Дээрэс нь өмнө нь хийдэг юм дадалч гэдэг юм байдаг уу? Шинэ би яг талтаа дээр заавал нэлэр тийм аа гэдэг ч юм уу. Зүгээр нэг тийм одоо хийдэг дадал ч юм уу тийм юм байдаг уу? Мэдгүй юм сонин гэх юм уу миний лав өөрт бүр багаас суусан юм гэхээр тэмцээнд орохын өмнөх өдөр би заавал маргааш нь тоглох пүүзээ бүр багаасаа бүр угаага цоо шин юм шиг болоод өмснө гэх тийм юу гэдэгс. Тэрийг л одоо хүртэл хийдэг. Тэгээс талбай дээр гараад өрсөлдөх тамирчнаа бол мэдээж тутун олчлохгүй хожиж болно, хожигдож болно. Тэгтээ мэдээж хожигдныг харахгүй. Өөрөөс гарч болох одоо нөхцөл байдалд гаргаж болох зөв шийдвэр юу вэ? Тэр бүгдийг ашиглаад энэ бүхнийг одоо өөрт ашигтай байдлаар дуусгах нь хамгийн чухал шүү дээ. Тийм миний хувьд бол яг тэмцээнүүдийн өмнөх өдрүүд бол ерөн сайн унтж амарна л гэсэн зорилготой байдаг. Тэгээ яг нэг ачаалттай бэлтгэлүүдээ хийснийхэн дараа яг амар гой унтаад амарсны дараа нөгөө нэг юм ядарсан байхдаа хүртэл хийж чаддаг зөвхөлтийг ядраагүй байхдаа хийн гэдэг чинь бүр ингээ амар хөнгөн юм шиг мэдрэмж авчтай. Тэгэхээр тэмцээний өмнө бол сайн унтж амарна. Тэгээд нөгөө өмсөх подолкнуудаа бүгдийн сайхан. За эхний тоглолт энэ, хоёр дахь тоглолт ингээд ерөн хувцсан дээр бас амар анхаардаг гэх юм уу. Тэгээд талбай дээр хараад за эхний тоглолтоо хожчих юм бол яг дараагийнхаа тоглолтын дээр ингэн гэл юмнуудаа ер нь бол хувцснуудаа сайн. Тэгэхгүй л нөгөө амар хүлэрсэн болохоор нэг хувцтайгаа тоглолтууд ингээ араараас явах юм бол бас тоглох жоохон төвхтэй байдаг. Тэгэхгүй тий. Тэгэхээр хувцснуудаа солих хувцснуудаа аягүй сайн бил. Ер нь л бүхэл тамирын хувцас сайхан
Зүгэндээ гоё яг жимбидлэн тавиал. Тэгэл орондоо орохоор сайхан болдог шин. Бүх юм бол заан болоо шүү дээ. Пүүз амьсандаа сайваа хардаг шүү дээ. Тэ юм тэр чинь нэг багаас яг маргааш шүмсгэнүүдээ бүгдийг ингэж тавиал хийгээл тэгэл бүх юм дуусаал. Гиснээс нөгөө подкаст одоо үзэж сонирхож байгаа намрынхандаа хэлэхэд манай хоёр бас спортын хувцсыг өмсөж ирсэн байгаа. Бэлтгэлийнхаа гэхүү. Тэ яг спорттой холбоотой гэсэн хувцснууд авсан. Зүгээр тамирын хувцас. Тоглолтын хувцас. Зориулсан шүү гэж хэлэх гээд. За. Тэмцээний үеийн highlight, lowlight гэвэл юу хэлэх вэ? Ер нь одоо тэмцээнүүдийнхаа өмнөх тэмцээнүүдийнхаа юг харуул. Хамгийн амар гой сэтгэл хөдлөжсэн тий. Гой тэмцээ юу байсан? Эсвэл ямар момент байсан? Хамгийн их одоо готролд оруулж исэн ч юм уу тий. Хамгийн хэцүү санагдуулж исэн бас юм юу вэ? За яг бүр нөгөө хамгийн анх гэж ярих юм бол одоо улсын чанартай медаль авах тэр мэдрэмж бол хамгийн гоё юусэн. Улаанбаатар хотын аваас медаль хүүхд авахтай гэсэн үг шүү дээ. Тэгээд хурдан гэртээ хараад аав ээжтэй үзүүлмэл санагдаад байсан. Сүүлийн 2 жил гэх юм бол Солонгос улсад очиж тэмцээнд орсон. Өнгөрсөн 2024 онд. Тэгээд ITF буюу одоо International Tennis Federation гэдэг тэр нөгөө тэмцээнд оролцоод одоо миний овг нэрийг Google дээр бичиж хайх юм бол одоо ITF-ийн одоо ранк маань одоо бас байгаа гэсэн үг. Тэр тэмцээнд оролцох нь амар гоё санагдчихсан. Мэдээж эсрэгээрээ амар сэтгэл гондоо зүйл байсан юу вэ гэхээр за яг хожигдол гэхээсээ илүүтэйгээр нөгөө тэмцээнд явж чадахгүй болж исэн нөхцөл байдал хүүхд байхдаа. Индонез руу лөө Малайз руу лөө тэмцээнд явхаар нөгөө шгшээ багийн бэлтгэлүүдээс хүүхдүүд сонгогдоод тэн дээр нэг нөхцөл байдал нэг арай миний сансан шиг байгаагүй. Тэгээ би явж чадаагүй. Тэндээ амар готарч исэн, гомдож исэн. Тийм тохиолдол байна. Сүүлийн хугацаанд л харьцсан байгаагүй. Доос нэг юм наанцаа нэг ялгадаг болцсон учраас. Чи ч олон улсын зэрэгтэй. Тэгээ левелтэй хүн юм байна штэ. Дэлхийн ранкт авах гоё хоо. Миний болохоор хамгийн гоё байсан зүйл юм бол анх яг бадминтоны спортоор хичээлээ жилийн дараа нөгөө сонирхолтой улсын авраг руу хөвсгөл рүү явжсэн хөвсгөл амтлаа. Тэгээ хөвсгөлд очиод мөнгөн медаль авч ирсэн бол амар гоёсэн. Яг ингээд хичээллээ. Тэгээ үр дүнгийн тэр үед хамгийн анх мэдэрсэн гэх юм уу. Тэгээ тэрнээс хойш ер нь бол за ер нь л миний спорт юм байна да гэдэг яг бүр амар дуртай болсон үед юм л тэр. Тэгээд хамгийн хэцүү байсан цаг хугацаа юм л яг өнгөрсөн жилийн яг үдээд 3 сард Англи улсын авраг болоод тэгээ би ч олоор сонирхчнасаа англи гэж боддог. Тэгээ Б-ийн улсын авраг ороод медаль авч чадаагүй 4-т орохдоо амар мэдгүй амар таслуулсан байна те 4 гэдэг чинь. Тэгээ тэрэн дээр бол ер нь бол авах боломжтой байсан зүйлийг өөрөө авч чадаагүй. Тэгэл ер нь яг тэр тэмцээнээс хойш за амралт амар чухал юм байна гэдэг. Ингээд булчин татаад тэгээ тоглолтоо дуусгах чадаагүй хожиж явж байгаа. Тэгээ ингээд булчин ингээд нэг бацчаараа тавихгүй. Тэгээ нөөний дөрөндөө болохоор манайх ч болохоор нэг удаа спрей хийлгүүлнэ. Тэгээд тоглож чадахгүй disqualified гэдээ гасагддаг. Тэгээд тэрэн дээрээ ер нь бол яг за энэ нэмэлт витамин ер нь яг хүний биед ер нь яг тамирчин ингээ байгаа те ингээ ямар нэгэн зорилготой байх юм бол тэрэн дээрээ ч гэсэн зөвхөн ингээ тэр аркедаараа бөмбөгийг хэрхэн зөх биш өөртөө анхаарах хэрэгтэй. Тэрнээс хойш амар том сургамж авсан да. Тэгэл тэр үед Б-ийн улсын аврагт би чинь клубээс ингээ орцсон. Манай клубд ч яг Б-гээс тэгж ганцаарчлсангаар медаль авсан айгу зөв манай төрсөн ахлага. Тэгэл яг тэгэхэд л би яг за дараа жил гээд одоо тэгээ цаг хугацаанд ойртсон. Тэрэнд л амар сэтгэл догтлол хүлээж байна. Одоо болох ч юм тий. Тэгээ одоо 3 сард болно гэсэн ярианаас нь яг өдөртөмжийн гараг бүгдээ холбооноос 3 сарын дундуур хийнэ гэдсэн. Тэгэхээр болох байх. Тэгвэл ер нь бэлтгэлээ авсан байгаа юм байна тий. Ер нь теннисний хоёр ингэ дайлалынхаа спортын төрөл дээр одоо энэ чинь нөгөө багийн спорт биш те нэгдүгээр хоёрдугаар одоо сакс магс шиг тийм контакттай спорт биш. Тэгэхээр энэ бэртэл гэмтлийн үед ер нь ирээд байна. Бэртэл гэмтэл тийм амар гэмтчихсэн ч юм тийм түүх байгаа юу? Уусаа нөгөө талбай теннисний хувьд болохоор теннис элбоу гэдэг нэртэй бүр гэмтлийн төрөл үүдэг. Одоо тохооны гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо магадгүй мөрний ч гэх юм уу нөгөө ихвчлэн би бол одоо чинь баруун гараар тоглодог учраас бугуу тохоо мөрний гэсэн гэмтлүүд давмгаа тоглолтын турш нөгөө их гүйдэг учраас бас шагаан дээр гэмтлүүд орж ирдэг. Одоо харьцангуй бас гайгүй яг тийм хүнд гэмтэл бол одоо гаргаагүй. Жижиг хүч.
Бусдаар бол гайг байгаа. Тэгээд жижиг гэдлүүд бол байгаа. Тэрийгээ тэгээд амжилтанд бол тухай бүрт нь хэлгээ явчихдаг гэсэн. Миний хувьд яг тийм амар хүнд бэртжсэн байхгүй. Яг тэр булчин бацдаг их хэвээр бол тэр бол тэгэл уус нэг витамин эрдэс дутагдсантай холбоотой. Тэгэл биеийн ачааллаа дийлэхгүй бол тэгэхээр тэрнээр амралтаал төсөөлж юм байггүй. Кайл дутагдахаар. Тийм. Шүрмэс дутдаг. Тийм, кальци. Кайл. Үзмний шүүс өгдөг гэсэн. Тийм, үзмний шүүс байдаг л та. Тэгээ уусаа тоглолтын дундуур бас нэг дан усуухгүйгээр нэг чихэр дутагддаг. Тэнгүүд магадгүй ундаа умар санагддаг. Колоныг 2 балгаад тавьдаг ч юм уу. Тоглолтын дундуур бас нэг шоколад идчихвэл илүү дээр юм шиг санагддаг. Банан бол ус айл спортоор иддэг шүү дээ. Тэгэхээр ер нь айгууд нөгөө энерги өгдөн шүү дээ. Одоо чинь уул руу алхаж явах тус тэгдэг байхгүй юу? Заавал нэг чихэр шоколад нэг юм бар те нэг юмтай явж байгаа. Тэгээ нэг их идэж бас болохгүй. Их идэж уугаад хаар чи хаана бийцсэн чи хаана яаж явах вэ гэдэг хэвчээ. Тэгэхээр нөгөө нэг маш жижигэн юм самар те жижигэн шоколад ер нь бол шоколад илүү төлхөө үдээд яваад явцдаг. Тэгэхээр ер нь адилхан л. Тэгээ нөгөө сая бэлтгэл тэмцээнд орохоос өмнө нөгөө хоснуудаа бэлтдэг гэсэн шүү дээ. Тэгэл тэр дотор нөгөө нэг юм идэх уух юмнуудаа хүртэл ингээл хуваарлал яг нөгөө цүнхний тасалгаа болгоно руу хийхээр тэр мэдрэмж нь бас яргаа явтай яг бэлтгэл авир дотлоо. 2 жил хийсэн. Эхний тоглолтын араас мон хийсэн. Тийм. Яг хүнд хоол идэж болохгүй болохоор яг жилийнүүд амир их авдаг бас. Тэгээ гүртийнхэн ч бас их жил яадаг юм байна шүү дээ. Тийм. Жонгож байгаа л энэ шаавж ирэл ингэчээл. Одоо юм спортод ер нь хамгийн чухал юм тууштай байх гэдэг нь шүү дээ. Тэгээд манай намрын бас нөгөө үндцүүл тууштай байна гэж үндцүүл байгаа шүү дээ. Тэр нь тууштай байхад та юу нөлөөлдөг гэж бодож байна? Эхлээд өөрөө сонирхолтой байх хэрэгтэй. Дараа нь тэгээд нөгөө сайнаас илүү муугийн эхлээд сайн ойлгоод мэдээд авчвал илүү дээр сонирхлээ гэсэн үг үү? Спортын хувьд бол эхлээд сайн хажуудаа сурч хэрэгтэй. Дараа нь очрын тулд яах вэ их үү гэдэг нь чинь тууштай байдлын бэлтгэл гэдэг юмнаас эхлэх юм байна гэд бэлтгэлтэй хийгээд энэ давтамж чинь өөрөө тууштай байдал руу шилжих юм шиг санагдчихэв. Яг миний хувьд болохоор зорилгоо яг хаана хүрмээр тэр зэгтээ яг хүрнэ гэсэн зорилгоо ингээд зөв тодорхойлж байгаа бол тэрэндээ хүртлээ хүн ер нь тууштай байж чадах гэж байна. Анх бол яг нөгөө нэг тэмцээн уралдаанд ороод медаль авъя гэхээс өмнө болохоор ерөн засварт хурц илгээд буцаа бидэнд донд олж шүү. Тэгэхэд болохоор яг турсныхаа дараа ингээ дээр нэг бэлэн хэлээ ингээл тасалдаг болсон зарим дондмаар бол цаг унтж чинь тэгээ байж байгаа тэмцээн болно гэхээр нь очиод тэгээ нөгөө юм шимжүүлсэн яг өөр дээрээ ингээ нөгөө нэг ачаал яг авч гиснийгээ дараа ингээ амар гоё санагдаад тэгээ тэмцээн төссөн чинь нэрнгээс медаль ингээ авчиж байгаа байхгүй анхныхаа авсаараас тэгэл ямар гоё юм бэ тийм бэ гэдэг юм болтол тэгэл за төвшөө ахнаа бэ цаашаа явах юм байна си дээрээ бас аврага авах юм байна гэл ингээд яамгууд яг эхлээд ингээ жижигхэн нэг наар харж байсан бол сүүл рүү ингээд томоор харсан болохоор одоо хүртэл ингээ энэ спортоор ингээ хичээл явж байгаа л гэж байна. Тэгэхээр хаана очимоор яг таны одоо яг өөрт чинь хэрэгтэй байгаа зүйл хаана байна тэрийг яг олчих юм бол хүн тэр хүртэл явна явдаг л гэж байна. Зорилгоос зөв тодорхойлох хэрэгтэй юм тийм. Сурна гэдэг зорилготой бол нэрээ тураал болчих юм шүү дээ. Тэгээд болчингууд амар хурдан тархалж шүү дээ. Яг магадгүй эрүүл байх зорилгоор одоо энэ нөгөө нэг уулчид эрүүл байх зорилгоор аягүй хийхэлжсэн түүх аягүй хүйд юм байлээ. Тэгээд яагаад гэсэн чинь нөгөө нэг астмтай эсвэл чихрийн шижинтэй энэ төр гэдэг юм өвчнүүдэд бас ууланд удаан алхалт хийж уушгаа ингэж цэвэрлэхээр бас идэгцэн бүр хорт тавдраасаа салцсан хүртэл Монгол уулчин байгаа. Тэнгүүд нөгөө хүмүүс бас эрүүл мэндийн зорилгоор спорт руу орох тохиолдол аягүй хүйд юм л дээ. Тэгээд өвчний дэнгүүт бас болчихно гэвэл бас хэцүү юм байна те. Тэр зорилгоос нэг аягүй зөв тодорхойлоод одоо тогтмол тууштай ингэж явбал байнга эрүүл байна гэдэг юм уу тэр талаар нь илүү харах юм байна л да. Мэдээгүй йогийн яагаад анх сонгосон юм? Хоёлаа л яриа тийм. Хоёлаа л энэ онлайн спортын дундаас яагаад йогыг сонгож авах вэ? Тэр йог хичээлийг хэр удаж байгаа? 7 жил одоо. Миний мэдгээд нэг юм агаарын юм билүү нэг бас зэрэг. Чи нэг агаарын гимнастик гэж шалгаад байсан шүү. Нэг кинотой холбоотой юм л та. Тэр яг хоо би нөгөө нэг ер нь бол оюутан байхдаа бүжгийн спортоор хичээлдэг гэсэн байхгүй юу? Яг Латин Америк стандарт бүжгээр хичээлдэг тэмцээн оролтоонд ордог байжгаад тэгээ их сургуулаа төгсөөд нөгөө нэг Америк яваад яг тэр хөдөлгөөн тий одоо хөдөлгөөнтэй байж үрсэж чадхаа болсон. Тэгээд оронд нь аягүй гүүж үзээд тэгээ аягүй халахдаг болоод тэгээд би ер нь зөндөө юм хийж үзсэн л дээ. Жим хийж үзээл нөгөө юунд
кроссфитэд явж үзээл. Тэгээ нэг зохин зохихгүй өөрт нэг юм болж байгаа болохгүйгээ мэдрэмж өгдөг ч тийм. Тэгээ аль нэг юм гой санагдахгүй байсан. Ингээл жимдээд нэг 6 сар болоод зэлчдэг ч юм уу тийм ерөөсөө. Тэгээд анх нөгөө нэг хуучнаар одоо эрчим гээд одоогийн сигмад аюурд номи маань байсан. Тэгээд хоёлаа энэ агаарын яг сонирхгүй гээд 19 онд яг ер нь агаарын яг Монголд орж ирээд вайрлалаад айгуу газар нэгдээд тэгээд бид хоёр анх тэнд явж эхлээд тэгээ ер нь тэрнээс хойш ингээд тасралтгүй хичээлж байгаа. Тэрний өмнө болохоор би нөгөө зүгээр газрын яг, энгийн яг одоо жирэмсэн байхдаа жирэмсний яг ч гэдэг юм уу. Тэр нь болохоор зорилго нь ерөөсөө л ийм сунгалттай хөдөлгөөнтэй байх зорилготой. Тэгээ ингээд заримдаа нэг ганц нэг сараар ийм бүжгийн ийм ангиудад явдаг. Насанд хүрэхстэй. Гэтэ нөгөө нийтийн хүчиг шүү. Тийм юмд явах аргалаагүй байна. Тэгэж л ер нь ахаа. Тэр явах юм да тий бүжгийн суурьтай юм чинь нийтийн бүжгийн дор. Мэдхгүй одоо. Нэг өвөтөөс төө эргэж авах юм болоо. Тэгээ гоё надад болохоор тэгээ хамгийн зөгч байгаа нь санагдсан. Тэгээл одоо хүртэл юм хичээлж байгаа. Одоо болохоор энэ ажлынхантайгаа яг энэ группийн юу яаж байгаа зохион байгуулж байгаа юмд явахаас гадна хажуугаар нь халуун йог, тэгээд агаарын йог гэдэг ээлжлээд ер нь бол одоо ажлаас гадуурх үе хэсэгт нь гэх юм уу явждаг. Тэгээд эндээ болохоор ер нь 7 хоногийн 2-оос чадвал 3 өдөр өглөөдөө эндээ яг 14 давхартай явагдаж байгаа. Йог хийхээр турдаг юм уу? Ер нь ийм фитнес хийснээс илүү хүчээр юм шиг. Ер нь ийм фит биетэй байна гэх юм уу тэрийг хадгалах нь илүү юу юм шиг санагдтыг. Тэгээд манай нэг сагсчин найз нэг удаа яажсан. Намайг нэг йоганд явдаг гэлдэг юм. Хээл нэг уйтгартай суугаал ингээл гэл тэгээд шалгаадсан байхгүй. Тэгсэн чинь нөхөр нуруу өвдөд тэгээд нэг йоганд явсан. Тэгэл ингэцэн ирсэн. Яа, амар хэцүү. Зүгээр сууж байгаа л хөлрөөд байт юм байна. Аюу хэцүү юм байна штэ гээд. Та яг хийж үзчихсэн үү? Үзэг. Би бол ятгалтай нэг шууд үзэж байгаагүй. Угаасаа нэг сонголтгүй хүн болохоор тэг йог мог бол нэг тийм төсөөлөх. Сонголттой болно штэ тэгээд. Тэг ер нь нэг юм амар харахад юм хүч гарахгүй байгаа юм шиг мөртлөөр нь хамаг би ингээд юугаар нь бүтнээр нь чангалж идэг гэх юм уу. Тэр нь ер нь илүү таалагддаг. Яг ингээд нэг юм зориулаа одоо ингээд гэртээ бас ми хаяа тасгал хийдэг. Тэр нь болохоор тэгтээ аль нэг юмдаа зориулж хийдэг те одоо жишээ нь lower abs гэдэг юм уу тэрэндээ зориулж нэг сар тасгал хийгээд болдог ч юм уу те. А яг ч юм болохоор яг тэрэндээ зориулж эндээ зориулж гэх юм байхгүй ингээл нийтээр нь чангалдаг. Тэгээ агаарын йогны болохоор нэг давуу тал нь амар булчинтай болдог гарны. Тэгээ амьдралтаа анх удаа нөө вие даана гэдгийг чи үзсэн те. Ингиж вие даад юм байна штэ гэл. Тийм байсан. Өөр спорт сонгоё гэвэл ямар спорт руу орох вэ? Тэчил хариулах бодод. Би бол яг тийм контакттай спорт руу ер нь буцаж орохгүй хөө. Одоо угаасаа хүнтэй ингээ мөргөлддөг. Ялангуяа сакс ингээ сүүл ингээ очиод бас тоглож моглоод тэгэхээр ингээ бүр тоглож чадхаа бэлдсэн мөлий. Ингээ хүнтэй угаасаа мөргөлдөхгүй. Тэгээ тийм болохоор арай нэг тийм сууга спорт руу шилжиж тийм үү. Ер нь багасаа шатрал бас тоглох дуртай байсан. Тэгээд дахиад ингээд олон жилийг ингээд яг зарцуулаад өөр спорт ингээд яг эхнээс эхлүүлээл шатрыг арай илүү хүнзгий дахиад яг тамирчин магадгүй болохын төлөө ч юм уу оролдож магадгүй. Тэрнээс нэг тийм контакттай спорт л сонирхолтой. Тэгээ яг уу контакттай спортуудаас нэг тоглож үзмээр байдаг юм болохоор нөгөө нэг шафтай хоккей тэр бас айгүй сонирхолтой харагдаад байдаг. Ингээд нөгөө нэг залалт хийж байгаа. Тэгээд тэр хурд тесэрж байгаа нь ер нь бадминтонтой бас төстэй. Тэгээд тэдний нөгөө хууралтууд нь айгүй гоё харагдаг. Тэгээд бадминтоны хууралтаа цогцолтууч гэсэн ингээд хүмүүсийг амар юм гоё юм биш тоглох юмсан гэж бодогдуулдаг болов гэж би хардсан юм. Тэгэхээр яг тэр шафта хоккейгийн яг хууралтаа цогцолтууд нь амар гоё харагдсан. Тэгээд магадгүй ч тэрийг тоглож үзэх юм болов. Монголд тийм юу байд юм болов? Клуб байд юм л. Одоо нөгөө нарны мөр хийж 6 дугаар сургууль гэдэг шүү дээ. 6 гэдэг лөө. Тэрний тэр арын юун дээр өстэй хоккей шоп тэрнийг болд юм бил ш. Тэмцээн уралдаан болж ирсэн. Боломжгүй зүйл биш юм шүү дээ. Монголд бол байдаг. Би очиж үзэж агаад энийг ер нь тоглож үзэл гоё юм байна гэж гарчсан. За, түүгийн хувьд миний хувьд болохоор яг адилхан бас контакттай спортыг хийцээ сонгохгүй. Хичээд бас контакттай спорт хэлвэ.
Би нөгөө группийн нөгөө сагсны тэмцээнд бэлдэж байгаад хөлөө угалжсэн хэдэн жилийн өмнө юм болоо. Тэгээ нэг сар гарan гэртээ ингээд гипстэй хөлтэй байсан. Тэрнээс хойш тэгээд би энэ сагсны спортоос бүр амар айдаг болсон. Тэгээд би ч уулын бас сакс максны 2 дугаар зэрэг мэрэгтэй оролддог байсан шүү дээ. Тэгээ одоо бүр сакс гэхээр одоо нэг л санаанд буухаа болчиход байгаа. Одоо сонирхоод хичээл гэвэл ямар спорт вэ гэхээр ойрд надад ер нь ингээд таалагдах байдал нь дартс спорт гоё юм санагдаад. Зургатаар би сайн нэг дэлхийн аварга үзлээ. Тэгээ өөрөө бас нэг ганц нэг тоглож үзсэн. Тэгээд ер нь амар гоё спорт юм. Цэвэр мэдрэмжэн дээр тэгээ бас тооцоололт дээр суурилсан тийм спорт надад бас гоё зөвхөж магадгүй юм шиг бодогдоод би бас нэг хичээлж үзье гэж бодоол. Модераторд яга болоод модераторын хувьд гэдэг юм шиг. Би юу харин бодож байгаагүй юм байна. Яг хоо би угаасаа нөгөө нэг жоохноос ямар ч альч спортоор хичээлж угаасаа үзээгүй. Яг нэг волейболын секцэнд явж байгаа юм гоё моник хуруутай болсон. Тэгээд тэр чигээрээ карьер дууссан байдаг. Ерөөсөө спортоор ерөөсөө хичээлж байгаа юм. Бүжгийн спорт гэж явах юм байна. Тэгээд яг одоо гэвэл арай нөгөө нэг одоо сурвал боломжтой гэж харах хэрэгтэй шүү дээ. Тэрнээс би одоо гинт амир цагт тоглоалаа болно гэж байхгүй юм чинь. Юу боулинг бодогдож байна. Бас нэг хэсэг яг нь нэлээ Америкт байхдаа нэлээд тоглож исэн. Тэмцээнд бас орж исэн. Тэгээд тэрүүгээр гоё хичээллээд бас тэмцээнд ороод явбал бас гоё сонирхолтой гэж магадгүй гэж бодогдлоо. Тэмс гоё шүү дээ. Боулинг айгу гоёсэн. Хүмүүс ингээ харахаар амар уйдгартай энэ тэгээд идэг. Яг тоглохоор айгу гоё идэг. Өөрийн царай сайн нэг л боохгүй. Яс боулинг гэрээс тоглож үзэж байгаагүй. Ер нь нэг try хийх юм байна да. Вэлээ хоёр тэмцээнд орсон группийн спортын юм судалгаа гэж юм хийдэг одоо тийм яг уу өмнө нөгөө нэг их сургуульд байхдаа бас нөгөө Монголд яг нөгөө бадминтон өдрний хөгжөөг байхад бас яг нөгөө тоглолтын спортод нэг танилцуулаад байж байхдаа бол хийжсэн гэх юм. Тэгээ яг уу аркеттэй спортууд хүний дундаж наслалтыг хамгийн ихээр нэмдэг. Тэгээд номер 1-т нь бол газрын теннис байдаг. 8-аас 10 жил, тэгээ бадминтон болохоор 7-аас 10 жил гэж явдаг. Ер нь бол аркеттэй спортууд хүний бүх одоо булчин яг жигд хөгжүүлдэг. Тэгээд илүү нөгөө нэг ийм кардио хийдгээрээ ч гэсэн ерөнхийдөө бол бус спортоос илүү тесрэлттэй гэж юм уу тийм. Тэгээ тийм байдаг болохоор одоо зүрх судасны өвчнөөс сэргийлдэг ч юм уу. Тиймэрхүү маягаараа ер нь нөгөө нэг илүүдэлж юм ингээд өөх юмнууд нь айгүй их. Тэгээ тэрнээрээ илүү хүний одоо амьдралын нэг хэсэг болчих юм бол дундаж наслалтыг ерөнхийдөө бол хамаагүй их нэмдэг. Ер нь бол ингээд топ 10-ын эхний хэдэн дандаа ингээд аркеттэй спортууд ингээд явдаг ч юм уу тийм. Спорт ер нь юм адилхан гэдэг нь аль нэг спорт амар хүнд тэр нь амар хүнд тэр чинь амархан ч юм уу тийм юм байхгүй шүү дээ. Бүгдээрээ адилхан тэсвэр хатуужил цахилгаан хат ер нь шаардж байгаа хүн болгоноос тарайж тууштай байдал шаардж байгаа тийм. Тэгэхээр нөгөө нэг одоо энэ хэдүүлгийн подкаст хийж байгаагийн бас зорилго нь тий үзээ сууж байгаа хүмүүс ер нь спортоор одоо хичээлж эхлэхийн тулд юуг анхаарах вэ ч юм уу тий. Тийм зөвлөгөө өгөөч гэвэл та ямар алтан зөвлөгөө хаалах вэ? Заавал уриална гэхээс илүүтэйгээр эхлээд очиод үзэл гэж хэлэх нь чухал баг. Энэ гоё тэр нь гоё гэж хэлэхээс илүү хүн өөрөө биеэрээ мэдэрчээж нөгөө гоё сайхныг яг өөрөө ойлгож ижил цаашаа дахиад хичээлэх үгүй шийдвэрлэх байх л та. Яг тэгээд талбайд сүүлийн 1-2 жил ер нь анзарч байгаа бол хүмүүс нэлээд хичээлж байгаа. Instagram дээр тэгээ олонний танил усууд одоо хинчүүдийн тийм нэлээд хөгжүүлдэг. Одоо жишээ нь би сая 3 өдөр хэл дуусах хүртлийн гишүүн нөгөө Shark Tank-ийн төвшин одоо ахта одоо нэг баг болоод заалан дээр хамт тоглож байгаа жишээ нь. Тэн дээр болохоор ингээл хичнээн увсаг хурлын гишүүн мундаг хүн мэдж байгаа мөртлөө талбай дээр хэлээд битээ зүгээр ахтуу. Нэг тийм мэдрэмж нь амар гоё байдаг л та. Талбай дээр очиод тоглохоор ингээл нөгөө хин хаана юу гэдэг ерөөсөө огч чухал биш. Хамт тоглоно нөгөө тоглож байгаа хүмүүсээ хожинч гэх юм уу. Тэр нь амар гоё байдаг учраас нэг илүү амар санагдах гоё байдаг. Тийм учраас хүмүүсийг өөрсдөө очиод үзээд тэгээд гоё сайхныг өөрсдөө шийдээд цаашаа явах үгүйгээ тодорхойсон дээр л би бол хэлэхээр хэлсэн чинь дуртай байх хэрэгтэй тий тууштай байхын тулд тэгээд дурлцаад дараа нөгөө зорилгоо тодорхойлох байх л та. Одоо ингээл хүмүүс нөгөө нэг юм тасал масал хийхдээ ингээ хөвчлээ ингээд дуу муу ингээд амар сонсч хөвчээрээ ингээ халаалт хийж явахдаа хүртэл ингээ хөвчтэйгээ ингээд яваад идэж шв. Тэгээ миний бодлохоор ингээ бадминтонд болохоор энэ аркед тэгээ бөмбөг хоёрын юм цохилдох юм чимээ байгаа штэ.
Тэр нь болохоор ингээ ямар ч дуунаас илүү гоё юм кайф өгдөг. Тэгээд тийм болохоор ингээ халаалт малаалт хийгээд хүнтэй ингээ харьцаж мэрсэж явах. Ер нь бол чихвч өдрөө ерөөсө зүггүй. Яг тэр бадминтоныхоо ингээ дууг ингээ сонсоод байхаар ингээ улам ингээ гоё тайвширдаг ч юм уу те. Хэдийгээр ингээ би ингээ амар ингээ хүчтэй хөдлөөл ингээ хамаг хүснэ ингээ гарцсан маачсан. Яг ингээ оюун ухаан болохоор ингээ одоо ингээ амар тайван байдаг. Тэгжиж тэр нөгөө хурдан ирж авах хүмүүд хүртэл ингээ удаан ирж авсан санагдаад амжилттай хамгаалаад өргөжлүүлээ ингээ раллигараа тоглолдог ч юм те. Тэгэхээр яг бүх зүйлд яг хүмүүсийн хайсан бүх юм байгаа. Тэгээд тэрийг яг хаанаас та харин олж авч байгаа вэ гэдэг нь л амар чухал болохоор та яг өөрөө очиод яг мэдэрч ижил сонголттой байх гэж бодож байна. Нөгөө яг хэдүүлээ ярьж эхлэхэд авираад гисэн ш нөгөө нэг ахыгаа дагаад явсан гэдгсэн ш тий. Өшөө дээшээ одоо аав ээж эмээ өвөөрөө ч юм уу спорт юмс байдгүй. Би яг нөгөө өвөө эмээгээ бол сайн мэдэхгүй. Аав ээж хоёр маань болохоор ерөнхийдөө бол волейбол сакс хоёр аягүй сайн тоглодог хүмүүс байдаг. Тэгээд ер нь манай гэр бүл намайг жоохон байхад гэрээр дүүрэн бөмбөгтэй айлаад байсан. Тэгэл яг нь бол шууд багасаа сонголтгүйгээр волейбол сакс гэдэг зүйл угаасаа ингээд сурцсан гэх юм уу. Тэгээд одоо бол волейболоос ер нь төлхөө тоглох дуртай. Бас жижиг контактаараа гайгүй. Тэгэл агаа маань болохоор яг манай гэр бүлд бол хамгийн анхны бадминтоныг авчирсан. Тэгээд аав араас нь ороод тэгээд гоё би араас нь орсон. Тэгээд ээж болохоор яг волейболоор тоглодог. Тэгээд саксаа тоглодог. За тэгээд та хоёроосоо сүүлийн асуултаа асууя. Амжилт гэж та хоёрын үед юу вэ? За юу гэж хэлмээр юм бэ? Өөрт байхгүй байсан юу ч үж болно. Тэр зүйлийг бий болгоод хурж болох хамгийн дээдлийн цэг эсвэл магадгүй дээдлийн цэгийн яг наагур байгаа жижиг цэгүүд гэж ойлгож болно. Юм шиг санагдаж байна. Амжилт бол эсвэл амжилт цаашаа үргэлжлээд явж болно. Тухайн цэгтээ өрөөд унж болно. Гол нь өөртөө бий болгосон дээр тухайн бит бус зүйл тэр бол амжилт байна. Би бол тэгж орж ирж чинь талахад. Миний хувьд болохоор амжилт гэдэг нь ямар нэгэн зүйлээр хэмжигддэггүй л болов уу гэж бодоод байна. Тэгэхээр бидний хувьд нөгөө нэг ингээл аз жаргалаа чи юунаас мэдэрдэг вэ гэхээр яг үндэ амар энгийн зүйлсүүд дандаа амьдралд яг өдөр тутам болдог жижигхэн зүйлсүүд байгаа гэдэг нь шүү дээ. Тэрэн шиг одоо ямар нэгэн спортын амжилтыг чи гаргасан уу гэх юм бол хүмүүс медаль авснаар нь тооцдог бол яг үндэ тэр хүний амьдралд гарсан эерэг нөлөөллүүд нь л тэр хүний хувьд амжилт нь болж үлддэг байх. Тэгэхээр бит бус зүйлс бол яг спортод яг нөгөө тууштай байх гэдэг үгнээсээ эрүүл мэндтэй анхаарч байгаа. Тэгээд яг үндэ ингээд спортоор хичээлж байгаа гэр бүлтэй болчих юм бол тэр зүйлээ ингээд өөр хүүхдэд ингээд өвлүүлээд өгчих юм бол тэр ч юм бас амар том давуу тал болно шүү дээ. Ингээд нэг юм эрүүл байхын төлөө хүн юм хичээл зүтгэл гаргадаг шүү гэд. Тиймэрхүү юмнуудыг ингээд цаашдаа ингээд хүлээлгэж өгч юм уу. Тиймэрхүү байдлаар л ер нь үнцэн нь бүтдэг болов уу гэж бодож байна. Тэрнээс та 10 улсын авраг боллоо гэд тэр амжилт чи яг үндэ эцэг зүгээр л 10 медаль л байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр спортоос хүнд өгч байгаа зүйлсээр л ер нь хүн яг тэрийг өөрөө үнэлэмжээр өөртөө шингээж авч ижил за би амжилттай хичээлж байгаа тий би энэ тэмцээнд амжилттай оролцлоо эдгээр медаль аваагүй ч гэсэн өнгөрсөн жилийн амжилттай ахиулдаг эсвэл хожиж байгаагүй хүний хождог ч юм уу эсвэл өөр өсөө бүр би өстө ингэж тоглож чаддгаа мэдсэнгүү гэмээр тий гайхалтай тоглолтыг гаргаа хожигдсан ч юм уу тий тиймэрхүү моментууд угаасаа тамирчин одоо ингээ ямар нэг спорт хэрэгжилж хүн болгонд л гарч ирдэг байх. Тэгээд миний хувьд бол яг тийм зүйлсүүдийг өнгөрсөн хугацаанд бол бүгд ингээ мэдэрсэн хамтдаа хожигдлаа авцсан тий. Тэгээд потенциалоо ч гэсэн ингээ за би энэс хашаа явж чадах юм байна. Тэгэхээр ингээ итгэл өөртөө ингээ өгсөн ч юм уу тий. Тэгээд тиймэрхүү жижигхэн мэдрэмжүүдийг бүгд ингээ мэдэрч чадсанараа би бол өөрийгөө амжилттай спортоор хичээлж яах гэж бодож байна. Гоёлээ тий. Ер нь өдөр тутамдаа зүгээр яг би бас тэгж бодлоо л да. Өдөр тутамдаа хүн ер нь өөрийгөө ялан дийлж байгаа тий. Ер нь өнөөдрийг хүртэл яваад ирсэн, өнөөдрийн энд сууж байгаа ч юм уу магадгүй тий. Аливаа ямиг даваад ингээд туулаад амьдраад ирж байгаа шүү дээ. Тэгэд ер нь ирж байгаа газар болгондоо би амжилттай ирсэн байгаа юм шүү гэж бодогдлоо. Тэгээд цэнэглэх хүрээлэнгээрээ та бүхэндээ тий намрынхандаа бас хэрэг болж болох мэдээлэл хуваалцсан байх гэж бодож байна. Та хэд маань бас мэдээж группийнхаа нэг 3 гишүүнийг тий спортын тал дээр ямар хөө бодолтой байдаг талаар бас сонирхолтой чадсан байх гэж бодож байна. Тэгээд группийнхаа нийт хүмүүсийг бас эрүүл мэндэд анхаарад тий өөрсдөө бас дуртай одоо спортоо олоод эсвэл дуртай зүйлээ ер нь олоод хичээллээ тэрэндээ тууштай байгаарэ гэж одоо
өрөөгөөд гэх юм уу те хүсээд одоо өнөөдрийнхаа дугаарыг дуусгах гэж байна. Тэгээд баярлалаа, баяртай. Баярлалаа. Баярлалаа.